За өнөөдөр миний би 3 асуудлын талаар мэдээлэл хийнэ. За гол агуулга бол миний би 2025 оны 9 сарын 24-ний өдөр НТВ телевизэд лавгийн тойм нэвтрүүлэгт оролцох үеэрээ Улсын их хурлын дарга Амар Баясгалан, Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдэнэ, түүний ах Баатар нартай холбогдох тодорхой асуудлын талаар мэдээлэл хийсэн байна. За энэ хийх мэдээллийн үеэрээ зарим асуудлуудыг ярьсан байгаа. Тухайлбал Улсын их хурлын дарга Амар Баясгалан руу нэр андуурч Эрдэнэс 5-7 компани захирлаар ажиллаж байсан ган ухыг мессеж бичиж байсан бөгөөд энэ гэрчийн хамгаалтанд авах тухай асуудал ирсэн. За мөн Адмирал гэх компани холбоотой асуудлаар Улсын их хурлын дарга Амар Баясгалан орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ энтэй холбогдох хурлын протокол шийдвэрүүд устгагдсан тухай асуудлыг ярьсан. За Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ түүний ах Хэро Баатар нарын 50% өмчлөлттэй Хэро Entertainment компани зүгээс гэргээ тааврын 14-15 давхартай холбоотой хууль бус өөрийн эзэмшилд шилжүүлсэн байж олзошгүй үйл баримтын тухай ярьсан байна. За миний би одоогоос 17 хоногийн өмнө хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдоод ажиллаж байна. За энэ томилогдсноос хойш хугацаанд өөрийн өмнө ярьсан асуудлуудын араас ууггүй ажиллаж байгаа гэдгийг нотлох баримттайгаар өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаамаа. За юуны урд Улсын их хурлын дарга Амар Баясгалан холбогдох гэмтэргийн шинжтэй асуудлыг 3 зүйл ангаар Монгол Улсын прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үлдэж яллагдагчаар татсан бөгөөд Амар Баясгалан яллах тогтоохолтойгоо танилцаж гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл авагдсан байна. За одоо би танилцуулгатаа орё. Лавгийн тойм нэвтрүүлэгт дурдсан Эрдэнэс 5-7 захирал ган ухигийн зүгээс Улсын их хурлын дарга Амар Баясгалан андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү нотлох баримт нь одоогийн хүртэлх байдлаар мөрдөн шалах ажиллагаанд хавц тэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй байгаа. Энэ баримтыг энэ хэвлэлийн хорлын дараа миний би хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө гэдгийг хэлье. 9911-07-76 дугаартай Эрдэнэс 5-7 компани захирал ган ухигийн зүгээс тухайн үед Амар Баясгалан дарга руу андуурч бичсэн мессежүүд байна. За энд бол олон асуудлууд байна. Одоо чиний барьц хүчээ хадгалж үлдэж чадна. Над руу энэ компанийг сүрүүлэхгүйгээр захиалах даалгавар чи явуулж байгаа гэдгийг би чам зөндөө хэлсэн. Чи үл тооцохоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу? Энэ томилгоог алдвал Эрдэнэс 5-7-гийн 50%-ийг алдсан гэсэн үг. Юу нь том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. Нөө шүү дарга. Миний найз би чиний төлөө заа гэж хэлээд явг үзтгэж байгаа.
хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээ авч хатуу биелүүлж хүлээсэн үүргээ нэр төртөгөөр бахархалтайгаар биелүүлсэнийг бүгд мэднэ. За тааш нь болж. За энэ мессежний та бүхэнд огноог нь харуулъя. 2019 оны 6 сарын 19-ны өдөр га уягаас амар ойсголон руу. Манай сайд тухайн үеийн уул уурхайн сайд нь сумын явц байсан. Манай сайд нөгөө охин компани асуудлаа төдий дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтанд хийсэн байна гинэ. Та анхаарал хандуулаач тэгхүү. Цаг 50 минутын дараа хойшлуулсан гинэ гэсэн мессеж ирсэн. За энэ юуны тухай яриад байгаа вэ гэдэг. Энэ саяны ярьж байгаа огноогоор нь та бүхэнд нотолж харуулъя. Яг энэ мессеж бичигдэж явах үед 2019 оны 7 сарын 9-ний өдөр засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор Эрдэнэс тавталгаа компани охин компаниуд агуулж олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэрийг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор гаргаж байсан байна. 2019 оны 7 сарын 30-ны өдөр Эрдэнэс тавталгаа компани Тузын 2019 оны 28 дугаар тогтоолоор Эрдэнэс тавталгаа майнинг ХХК охин компанийг үүсгэн байгуулсан. Саяны мессеж дурддагч охин компани гэдэг бол Эрдэнэс тавталгаа майнинг гэдэг компани тухай ярьж байна гэсэн. За энэ компани байгуулсан. За улмаар энэ охин компани нэр дээр Бортегийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг энэ компани нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн хэрүүлийн айлан болоод байгаа Бортегийн ашиглалтын лицензийг энэ охин компани шилжүүлсэн. За дараа. Энэ зурган дээр Бортег харагдаж байна. Саяны ярьж байгаа лиценз эзэмшүүлж байгаа талбай нь. За дараагийн. 2020 оны 4 сарын 27-нд Монгол Улсын засгийн газрын 20 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ засгийн газар хүчингүй болгосон. 2020 оны 20 оны 5 сарын 28-нд Эрдэнэс тавталгаа компани Тузын тогтоолоор саяны Бортегийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан болгосон. Өөрөөр хэлбэл саяны мессежээр харьцаж байгаа үйл баримтууд бол Бортегийг хэн авах уу гэдэг тэ холбоотой ийм агуулга энд яригдж байна гэдгийг нотолж байна. Хэрвээ Бортег дээр сая төсвийг дагуулж засгийн газраас өргөн барьсан Бортегийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад нээлттэй компани байгуулах хэлбэрээр ажилласан бол адмиралыг тойрсон нүүрсний хулгай асуудал гарахгүй байсан. За дараа. За одоо Бортег охин компаниг цуцлаад Эрдэнэс тавталгаа 100% мэдэлд шилжүүлсний дараа 20 оны 10 сарын 15-нд Бортегийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах тэзүү батлагдсан. Тэзүү батлагдсан. За энийг Эрдэнэс тавталгааны захирал ган уяг баталсан байна. За улмаар 21 оны 2 сарын 9-нд Бортег уурхайн гэрээт орлогчийг сонгож халуулахаар төлөвлөгөө авсан. За ингээд миний 23 оны 12 сард Адмирал гэх компанитай холбоотой энэ тендерийн хууль бус одоо шалгаруулалт явсан гэдэг тэр нүүрсний сонсгол дээр баригдсан бүх баримтууд энэс хойш болсон гэсэн. За таашаач. За энэ бол ер нь Бортегийн уурхай өөрөө ямар хэмжээний том уурхай вэ гэдэг уурхай. Одоо Эрдэнэс тавталгаа өнөөдрийн хүртэл ашиглаж байгаа цанхын давраа орох тухайн 23 оны 12 сард нүүрс худалдан борлуулж исэн үнээр тооцоход 400 их найдын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам долларын үнэлгээтэй ийм том орд энэ тухай бид асуулт ирж байгаа. За одоо саяны мессеж
Саяны IPO Бортегийг IPO гарах асуудал байгуулад дараа нь буцаж цуцлаад тэгээд гэрээд олборлагчийг сонгон шалруулах тендертэй холбоотой цаг хугацааны хаанлыг энд та бүхэн үзүүлсэн байна. 19 оны 7 сарын 9-нд уг нь Бортег дээр IPO гарах гэжсэн. Олон улсын хөрөнгөний зах зээлд нээлттэй компани гавь олон улсаас хөрөнгө татах гэжсэн. Улмаар 20 он 5 сард татан богдсон. Хэн буулгасан байх нь? Хэний ашиглалтыг хөндсөн учраас олдсон байх нь? 20 оны 10 сард Бортегийг тэзүү хөтлсөн. Худалдаа авах ажиллагааг 21 оны 3 сарын 19-нд байгуулад 3 сарын 21-нд цуцсан. Адмирал компани 21 оны 7 сарын 2-нд байгуулагдсан. Адмирал компани байгуулагдсанаас хойш худалдаа авах ажиллагааны 2 дахь худалдаа авалт үргэлжилсэн. За одоо та бүхэнд энэ өдрийг аягүй сайн хараад аваарай. 21 оны 10 сарын 4-нд Адмирал компани нь үүсгэн байгуулагч нь 2 хятад компани байна. 2 хятад компани. Guizhou Longzhou Trading, Russian Global Group гэдэг 2 компани. Адмирал компани Бортегийн нүүрсний тендерт орохоос өмнө Эрдэнэс 5 дахь компани Адмиралын байгуулсан 2 компанитай нүүрс худалдаа авах гэрээ барьсан. Нүүрс худалдаа. За ингэж явж байгаад одоо 10 сарын 4-нд саяны нүүрс худалдаа авах гэрээ би байгууллаа гэж хэлж байна. Одоо энд би нэг бичлэг үзүүлэх гээд байгаа юм. Энэ дараагийнх нь юуг нь гаргачихдаг. За энэ бол саяны яриад байгаа нүүрс худалдаа авах гэрээг үзүүлж байна. Орчны бохирдлыг бууруулах хорооны тогтоол. Орчны бохирдлыг бууруулах үндэсний орооны тогтоол. За би лавгийн тойм нэвтрүүлэгтээ Улсын их хурлын дарга Амар Баясгалангийн засгийн газар хэрэглэхийн сайд орчны бохирдлыг бууруулах үндэсний орооны даргаар ажиллаж байх үедээ удирдсан хурлын протокол олдохгүй байгаа тухай ирсэн. Энийг 3 удаагийн Улсын их хурлын төр хороо шаардаад олдоогүй. Хууль хяналтын байгууллага шалгаад олдоогүй. Тэгэхдээ би энэ протокол надад байгаа гэж хэлсэн. За энийг би их сурвалжаа нууцлаад их хуваар нь цаасан болон аудио хэлбэрээр болсон. Цаасан болон аудио хэлбэрээр. За энэ баримтыг би хууль хяналтын байгууллагад мөн нотлох баримтаар хүлээлгэж өгнө. За энэ хурал дээр аудио энэ ажиллахгүй л. Аудио. За тэгвэл аудио сонсох. Одоо энэ 10 сарын 4-ний 10 сарын 10 гэсэн сая 2 огноог тавах аюулгүй анзаараарай гэж байлаа. Засгийн газар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал дээр энэ гажуулах үйлдвэрийн технологиг ийм байдлаар өөрчилж ийм технологитой нүүрс угаах үйлдвэр хэрэгтэй юм байна. Байгуулах хэрэгтэй юм байна. Энэ одоо орж ирэх туршилтын нүүрсийг бүгд хятад улсын одоо компаниас Монгол улс руу оруулж ирье гэдэг асуудлууд яригдсан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Амар Баясгалангийн гаргаж ирсэн тэр хороон дээр энэ нүүрсийг оруулж ирэх гэсэн тэр 2 гэртийн компани нь Адмиралын үүсгэн байгуулалт компани байсан.
За тухайн үед орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дараагаар 2022 оны 10 сараас 11 сарын дунд хүртэх хугацаанд би нэг 45 хоног орчмын хугацаанд би удирдсан. Яагаад тэгэхээр савхар хариуцсан сайд байхгүй байсан учраас надад хэрэг итгэхийн даргын хувьд төр хариуцсан. Тэр үед одоо та бүхэн би протоколыг нь олсон хэвлэлээр бичиж миний ганцхан удаа дараалал хурдсан хурлын протоколыг та бүхэн авч үзье. Тэр протокол дээр ямар нэгэн байдлаар адмирал гэдэг юм уу ямар нэгэн байдлаар нүүрстэй холбоотой асуудлуудыг би шийдвэрлсэн зүйл тогтоос байхгүй гэдэг. Үнэнгүй одоо хариуцлагатайгаар хэлье. За хэмжээний хэрэгжилтийг хангахаар эрдэнэс тавталгаа хөвцөлт компани болон бүх найрамдлын талд улсын Хонконг Хэнж Хэгканы хооронд ETT 2022 518 дугаартай арилжааны хэрэг 22 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулж бүтээгдэхүүн солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. За Хонконг Хэнж компани үйлдвэрт тус улсын GB 3470 2017 стандартын шаардлагад нийцүүл үйлдвэрлэсэн 400 мянган тонн шахмал хагас кокс түж 100 мянган тонн унтаг хагас кокс түж нийт 500 мянган тонн бүтээгдэхүүнийг Монгол улс бүлээн хятадд болсон хэлийн замын өдрийн гашуун сухад ганц мод ургастай Лео Мя гэсэн уран бодоор оруулж ирэх төвтэй дүүцэх хэмжээний түүхийн үрсэн харилцан солилцох үйл ажиллагааг одоо үндсэндээ бол эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэ эхлүүлээд байна гэдэг нь бол үндсэндээ эхлүүлэхэд бэлэн болсон байна. Албан ёсоор үндэсний хорооноос шийдвэр гараагүй учраас энэ хэлцүүлгэн дээр ингэж орж ирсэн байна. За энэ 500 мянган тонн түвшний ярилцлагын асуудал эргэлтээ явж байгаа. Нөгөө талдаа түрүүн би хэллээ. Эрдэнэс тавталгаа компани даалгавар аваад тэсэг боловсруулаад цаашаа бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх түвшинд хүрээд байгаа энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь 300 орчим сая долларын хөрөнгө оруулалтын ажил хийгдгээр болчихж байгаа. Тэгэхээр энийг хийж эхлэе гэдэг эцсийн шийдвэр өгөхийн өмнө энэ туршилтыг зайлшгүй хийх ёстой гэж бидний зүгээс үзэж өнөөдөр оруулж ирж байгаа. За адмиралтай холбоотой юм болоод очоод холбоогүй бол очоод тайлбар яг хийх юм. Яг л би юу ч мэдэхгүй юм чинь. Очоод би ямар тайлбар хийх вэ? За төр пауз. За би саяныхаас өмнөх юмнуудыг саяны гарч байгаа үйл баримтан дээр дахиад нэг тодтол хийхэд за эндээс юу харагдаж байгаа гэхээр нэгдүгээрт энэ устгацсан олдохгүй байсан протокол дотор амар ойсгалан дарга Хонконг Хэж гэдэг компанитай Эрдэнэс тавталгаа компани туршилтын нүүрс оруулж ирэх асуудлыг ярьж байгаа шийдвэрлэж байгаа. 10 сарын 10-ны өдөр. За би түрүү нэг өмнө гэрээ харуулсан. Эрдэнэс тавталгаа компани энэ хурлаас 7 хоногийн өмнө 10 сарын 4-ний өдөр тэр компанитай нь гэрээгээ байгуулсан байсан. Буюу орчны бохирдлыг бууруулах хорооны шийдвэр гарахаас өмнө гэсэн. Нэг дахь факт. Хоёр дахь факт. Адмирал компанитай ямар ч холбоогүй мэдэхгүй гэж хэлсэн болвол сая энэ протоколд гарч байгаа Хонконг Хэж гэх компани эзэн Жан Шоужин гэж хятадн улсын иргэн нь адмирал компани үүсгэн байгуулагч тэр нэг иргэн гэдэг нь улсын бүртгэлийн байгууллагад өгсөн материал гарын үсгээрээ нотлогдож байгаа. Энэ бол цоошин баримт гарч ирж байна. За энэ асуудлыг 2023 оны 11-р сарын 1-ний өдөр Монгол улсын ерөнхий сайдаас оюун эрдэнэ тухайн үеийн засгийн газрын хуралдаан дээр хөндөж ярьж ирсэн аудио бичлэгийг би одоо сонсох гэж байна. Засгийн газрын хуралдааны нээлттэй хуралдаан дээр яригдсан бичлэг учраас энэ төрийн болон албаны нууцад хамаарахгүй гэдгийг би тодтогч хэлье. Би тань хаана юу болж байгааг мэдчихдэг. Тэгээ маш их хардамтгай гэлгүй. Амар дамгаанчсан энийг бас нэлээд сайн одоо өөрөө маллалаа зэгцэлтэнд явах. Би бас амраад байгаа хэлсэн тийм одоо нэр алфавитуудаа адмирал гэдэг тэр компаниудаа болж үзлээ. Тэр нь юу вэ ингээд үзлэх хэрэгтэй. Тийм зүйл бол одоо тэгээд ингэж дахиж ингэ явуул тэгээд одоо нийгэмд тэр юм асуудал болвол тэгэл маш хангалттай зүйл болно шүү. Тэгээд тэрэн дээр одоо яаж ч болохгүй
байдалд орно шүү дээ. Тэгэхээр энэ одоо намраа тань одоо өөрөө өөрсдөө стрим томалал үзүүлээд энэ байдлаас ингээд бүр меншинтэй бүр бүтэн төгс гаргах. Өөр зүйл хамаагүй гайгүй тийм. За энэ миний хөндөж ярих гэж байгаа эхний асуудал. Өөрөөр хэлбэл хамгийн томд тухайд ирсэн олдохгүй байсан за мөн мессеж бичижсэн хоёр асуудлыг олж авсан бөгөөд та бүхэнд одоо хуваар нь үзүүллээ. Энэ нэвтрүүлгийн дараа миний би саяны ярьсан бүх бичлэг, аудио, цаасан мессеж бүх зүйлийг хуулийн хэлтийн байгууллагад нотлох хуримтаар хүлээлгэж өгнө. За хоёр дахь асуулт. Хоёр дахь би сэдв яриад байгаа. За хоёр дахь сэдв яриад. За миний би лавгийн томд орох нэвтрүүлгээрээ гэргээ таавартай холбоотой асуудлыг ярьсан. За энийг одоо иргэнээс дээрэмдж авсан гэдэг би зүйлийг бол ийм мэдээлэлтэй байна гэдэг зүйлийг хэлж ирсэн. За энэ асуудлыг судалж үзсэн. 2014 оны эхлээд гэргээ тааврын дүрс байна уу? Энэ ямар байшингийн тухай яриад байгааг бас хүмүүс мэдэхгүй байна. Гэргээ таавар гэж ямар байшин байдаг вэ гэдгийг зүйлж. За энэ Баянгол зочдвол энэ байна. Замтээврийн яамны хажууд байдаг. Их тавны гүрний баруун талд байдаг ийм тавар байгаа. Энэ 14 15 давхар гээд нийлүүлсэн энэ офисын тухай яриад байгаа. 14 давхар 450 орчим, 15 давхар 500 м гээ нийтдээ 1000 орчим метр квадрат ийм офисын тухай асуудлыг ярьсан гэдэг. Эхлээд дүрсээр та бүхэнд харуулъя. За одоо баримтаа үзүүлж. За энэ Сүхбаатар дүүрэг 1-р хороо 5-р хороолд байршилтай 7359 м квадрат өгөх ийм одоо офисын зориулалттай барилга юм байна. 14 давхар нь 476.7 м квадрат, 15 давхар нь 556 м квадрат ийм одоо офис байна. За энэ 14 давхрын Герман стандарт компани, 15 давхрын Герман стандарт компани одоо өөрөө бүртгүүлэхээр 2014 оны 6 сарын 20-нд улсын бүртгэлийн байгууллагад хандж байжээ. За энэ бол одоо офисын хэмжээ зааг байна. За улмаар хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлөөд саяны ярьсан Герман стандарт компани нэр дээр 14 болон 15 давхрын үл хөдөлгөөнгийн гэрчлэгээнүүд нь гарч байсан байна. 14 оны 6 сарын 20-нд. За Герман стандарт компани болон Hero Entertainment Group 2017 оны 11-р сарын 22-ны өдөр худалдаа авах гэрээний дагуу 15 давхрын 556 м квадрат талбайг гэрээ байгуулж худалджээ. Тухайн үед метр квадратыг 680 мянган төгрөгөөр үнэлж, нийтдээ 378 сая 80 мянган төгрөгөөр худалдаа авах гэрээг байгуулж байсан байна. За 18 оны 10 сарын 4-өөс 12-ны хооронд энэ офисыг 15 давхрыг нь Hero Entertainment компани нэрээр шилжүүлсэн байна. Улмаар Hero Entertainment компани нэрээр 18 оны 10 сарын 12-ны өдөр 15 давхар нь шилжсэн байна. За одоо 2021 оны 10 сарын 26-ны өдөр Герман стандарт компани Green Pinus компани хооронд үл хөдөлгөөнг худалдаа авах гэрээ байгуулж 14 давхрын 476.6 м квадрат талбайг 700 сая төгрөгөөр үнэлж худалдан авсан байна. За ингээд Герман стандартаас Green Pinus компани хооронд энэ үл хөрөнгийг шилжүүлсэн байна. За энэ үл хөдлөлийн гэрчлэг нь 21 оны 11 сарын 1-ний өдөр Green Pinus гэдэг компани нэрээр шилжсэн байна.
За одоо 2025 оны 1-р сарын 8-ны өдөр Hero Entertainment Group компани хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 1-р сарын 8-ны өдрийн тогтоолоор энэхүү 14 давхрын 476 м2 талбайтай офисын зориулттай хөрөнгийг худалдан авахыг зөвшөөр тогтоол батлаад энэ гэрээнд гараа иш зурхыг Баатар захирал зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчийн тогтоол гарсан. За энэ тогтоолд Hero Entertainment Group-ийн 50% хувьцаа эзэмшигч Баатар ил оюун эрдэнээр гарын үсэг зурж энэ тогтоолыг баталсан байна. 2025 оны 1-р сарын 9-ний өдөр Greenpeace компани Hero Entertainment компани хооронд худалдаа авах гэрээ байгуулагдсан. Нийтдээ 14 давхрын 476.7 м2 талбай 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж 2025 оны 1-р сарын 20-ны өдрийн дотор Greenpeace компани энэ мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэйгээр худалдаа авах гэрээ байгуулагдсан байна. За энэ тавхад огноог нь харж байгаа. 25 оны 1 сарын 20-ны өдөр мөнгийн шилжүүлснээр энэ хөрөнгө шилжнэ гэдэг ийм нөхцөлтэй гэрээ байгуулагдсан. 1 сарын 9-ний өдрөө буюу энэхүү худалдаа авах гэрээ байгуулагдсан өдрөө үйл хөдлөхөд мэдүүлэг нь гарсан. Хамгийн сонирхолтой нь худалдан авж байгаа тал нь үйл хөдлөхийнхөө татварыг төлөөгүй, худалдаж байгаа тал нь 30 сая төгрөгийг төлсөн байна. Hero Entertainment энэ татварыг төлөөгүй. Худалдагч тал нь өөрөө үйл хөдлөхөрөнгийн татвар төлж байгаа. За ингээ 30 сая төгрөг ирсэн. Мөн тэр өдрөө үйл хөдлөхөрөнгийн гэрчлэг гарч байгаа. Гэрээ бол 1 сарын 9-ний өдөр байгуулсан гэрээ 1 сарын 20-ны дотор 1.5 тэрбумаа төлөөд тэгснээр шилжүүлнэ гэдэг гэрээ байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй байхад тэр өдрөө үйл хөдлөхөрөнгийн гэрчлэгээр гараад Hero Entertainment руу шилжиж байгаа. За энд миний хүндсэн гол асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ 14 давхартай холбоотой офисыг 3 сая төгрөгөөр метр квадратын үнэлсэн байна. Саяны ярьж байгаа хотын төвийн А зэрэглэлийн ийм өндөр үнэтэй офисыг метр квадрат нь 3 сая. Хоёрдугаарт энэ мөнгөө өгөөгүй байхад өөрийнхөө нэр дээр авсан байна. Ямар ч орон сууц худалдаа авах гэрээ төлбөрөө шилжүүлж ордер шилждэг гэж бүгд ойлгодог байх. Тэгвэл шилжээгүй байхад мөнгөө өгөөгүй байхад энэ хөрөнгө шилжсэн байна. Тийм учраас миний бие энэ асуудлыг цааш үргэлжлүүлж шалгах ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлаар худалдаа ажилтны танхимын гүйц захирлаар ажиллаж байсан дүүрэн инхүүрийн нэвтрүүлгээр ярьсан асуудлууд үнэн гэдэг постыг хийсэн. Миний мэдж байгаагаар дүүрэн хууль бусаар дээрэмдсэн гэх энэ үйлдэл учир холбогдлын талаар тухайн үед энэ асуудлаар Лусан намсрын оюун эрдэнэ Hero Баатар Амондра гэсэн 3 хүн сууж байгаа дүүрэнд хэлжсэн үгийн агуулга энээс хойш өөрөө цагдаа орогдсон гэх үйл баримтын талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдүүлгээ өгөөд явж байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өнөөдөр миний бие шилжүүлж албан ёсоор шалгуулахаа илэрхийлж байна. Гуравт за миний бие Эрдэнэс оюу толгой компаниас нууцлалын тамхтаагаар 20 сая доллар оюу толгой компаниас авсан бөгөөд энийг нууцлалын тамхтаагаар зарцуулсан асуудлын талаар
өмнө нь бас пост илэрч тавьж байсан. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9 сарын 24-ний өдөр энэ яг миний лавгийн тоймд нэвтрүүлэлд ордог өдөр байна. Энэ өдөр хууль зөрчин албаны нууцд хамааруулсан бүх зөвлөх үйлчлэгээний гэрээнүүд тэдгээртэй холбоотой материалыг 2025 оны 9 сарын 24-ний өдрийн дотор ил болох арга хэмжээ авахыг хууль зүйн дотоод хэргийн яам Эрдэнэс оюутлогын компанид үүрэг болгосон засгийн газрын шийдвэр гарсан. За тааш. Засгийн газрын хэрэглэх газарт тагнуулын ерхий газраас 2025 оны 9 сарын 26-ны өдөр хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш хугацаанд төрийн өмчөд хуулийн этгээд, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцд хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж тагнуулын байгууллагаас санал авч баталж байгаагүй болно. Нэр бүхий төрийн өмчөд хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дарцаар тэмдэглэсэн байна. Энэ нь албаны нууцд хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хууль заасны дагуу нууцлсан мэдээлэлд хэрэглэж байгаа нь албаны нууцд хамаарахгүй мэдээлэл текст хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Албаны нууц мэдээлэлд хэрэглэх дардас тэмдэглэгийг хэрэглэж буг анхааралтай авна уу гэсэн бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл энэ анхнаасаа нууц биш байсан гэдгийг тагнуулын байгууллага энэ дүгнэлтээр баталсан. За энэ мөн Эрдэнэс оюу толгой бол Эрдэнэс Монгол компани охин компани. Эрдэнэс Монгол компани гүйц захирлын 2024 оны 9 сарын 9-ний өдрийн байгууллагын нууцд хамааруулах мэдээллийн жагсаалтын хавсалтанд саяны яригдсан нууцын тамгатай мэдээллүүд багхгүй байна. Өөрөөр хэлбэл анхнаасаа нууцын тамга дарагдах эсгүй нээлттэй мэдээлэл байсныг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг баримт нь энэ байна. За дараа. За энэ асуудлыг миний бие хууль зүйн дотоод хэргийн сайдаар 2025 оны 10 сарын 24-ний өдөр томилогдоод оцсныхаа дараа дахиж нягтлж илүү өргөн хүрээтэй авч үзэх шаардлагатай гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Яагаад тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яамн дээр мөн нууцын тамганы дардстай Эрдэнэс оюутлоготой холбоотой энэ мөнгөний зарцуулалттай холбоотой маш их хэмжээний нууцын дардстай бичиг баримтууд байсан. Тийм учраас энэ асуудлыг хууль зүйн сайд 2025 оны 11 сарын 4-ний өдөр хууль тогтоомжийн дагуу ажлын хэсэг байгуулсаад энэ нууцын дардстай материалууд дээр дүн шинжилгээх ажлын хэсгийг байгуулсан. Дүгнэлт гарсан. Хууль зүйн сайдаас 11 сарын 4-ний өдөртөө тагнуулын ерөнхий газарт 130 хуудас нууцын дардстай энэ материалуудыг дүн шинжилгээ хийж ил болгох талаар санал дүгнэлт гаргаачаа гэж тагнуулын байгууллагад хандсан. Тагнуулын байгууллагаас 2025 оны 11 сарын 7-ны өдөр саяны ярьсан материалуудыг нууцаас ил гаргахыг дэмжиж байна гэсэн бичиг ирсэн. 7-ны өдөр. За одоо энэ огног хараарай. Нууцын журмын дагуу нууцлсан байгууллага нь нууцаас ил гарах саяны тагнуулын байгууллагын дүгнэлтийг үүсгэж нууцаас ил гарах шийдвэр гаргав. 2025 оны 11-р сарын 11-ний өдөр буюу өчигдөр засгийн газрын хэрэглэхийн сайд болон хууль зүйн дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар нийтдээ хавсалтанд зурдсан сая Эрдэнэс оюу толгойтой холбоотой хууль зүйн дотоод хэргийн яам болон засгийн газрын хэрэглэх газар дээр байсан бүх албан бичиг хурлын шийдвэрүүдийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Дөнгөж өчигдөр гэсэн үг хамгийн сүүл. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд энэ асуудлыг нээлттэйгээр ил танилцуулах хууль зүйн боломжоо бүрдсэн ийм учиртай. За энэ дүгнэлтүүд нь байна. Саний ярьж байгаа. За энэ ер нь ямар асуудал болсон юм бэ гэдгийг та бүхэнд эхнээс нь танилцуулъя. 2021 оны 11-р сарын 10-ны өдөр засгийн газрын хуралдааны тэмдэглэлд 2
гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлцээр хийхэд шаардлагатай зөвлөх үйлчлэгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс оюу толгой компани эх оны төсөвт холбогдох санхүүжилтийн их усүрийг тооцсон тусгуулах хэмжээ авахыг Эрдэнэс оюу толгой компани захирал Цэрэнбатад даалгаж шийдвэрлсэн байна. Энэ өдрөөс 1 хоногийн дараа буюу саяны яриад байгаа 20 сая долларыг оюу толгой компани Монголын засгийн газарт өгөх шийдвэр гаргахаас 1 өдрийн өмнө Монголын засгийн газар 20 сая долларыг яаж зарцуулах вэ гэдэг шийдвэр гаргацсан байсан гэсэн. Засгийн газар зарцуулах шийдвэр гаргасны маргааш нь оюу толгой компани туз Монголын засгийн газарт 20 сая долларыг 4 жилийн хугацаанд жил болгон 5 сая долларыг төслийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэхэд гарсан төлбөр зардлыг хянах гэсэн ийм зориулцтайгаар өгье гэдэг тузын шийдвэр гарсан. Энэ нууцын тамгагүй ил мэдээлэл. За энэ 20 сая долларыг нийтдээ 11 багц гэрээгээр зарцуулсан байна. За энэ 11 багц гэрээг багцалж та бүхэн танилцуулга хэлбэрээр харуулж байна. Жишээлбэл 21 оны 10 сарын 1-ээс 22 оны 10 сарын 31 гэсэн 13 сарын хугацаанд энэ гадаадын иргэдтэй нэг өдрийн ажлын өрсөн 5.500 фунт, сар 55,000 фунт, бонус нь 3 сая доллар гэж. Бонус нь. Ийм гэрээ бол ерөөсөө мэдэхгүй байна. Юуны бонус юм? За мөн бонусын төлбөрийн 15% хүртэл тэнцэх хэмжээний урамшууллыг захиалагч өөрийн үзмжээр олгож болно. Дахиад гэрээнд байгаа анхаарал татж байгаа зарлтууд энэ байна. Ричард Боули гэж иргэнтэй өдрийн 2200 фунт, сарын 33,000 фунт. Дахиад бонус нь 3 сая доллар. Дахиад бонусын төлбөрийн 15%-тэй тэнцэх хэмжээний урамшууллыг захиалагч өөрийн үзмжээр олгож байна. За ийм гэрээнүүдийг байгуулсан. За энэ гэрээнүүдэд урьдчилсан байдлаар дүгнэлт хийж үзсэн. Хууль зүйн сайд болоод энэ гэрээнүүдээр урьдчилсан байдлаар дүгнэлт хийж үзсэн. За тэрийг харъя. За энэ дотор зөвхөн олон нийтийн Атикус гэж нэг компани тухай байна. Атикус гэж компанитай 2022 оны 3 сарын 21-ээс 23 оны 3 сарын 21 өдрийн хугацаанд 12 хугацаатай гэрээ байгуулсан. Эхний 6 сард 500 мянга. Үүнээс 305 мянган ам доллар нь халааснаас гарах шууд зардал гэдэг нэртэйгээр pocket money гэж. 500 мянган долларын ажил гүйцэтгэх гэрээний 305 мянган халааснаас гарах зардалч өгж байгаа гэж өгж гэрээ байгуулж. Дахиад 23 оны 1 сарын 1-ээс 23 оны 7 сарын 1, 6 сарын хугацаатай 500 мянган доллар. Дахиад 320 мянган мөн pocket money. Халаасны мөн. 23 оны 3 сарын 16-наас 200 мянган долларын мөн дахиад гэрээ хийгээд байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй вахт гэрээ хийгээд байгаа. Нэмэлт гэрээ хийгээд байгаа. 23 оны 10 сарын 1-ээс 24 оны 7 сарын 1 дахиад 500 мянган доллар. Дахиад 140 мянган дахиад карбаны мөнгө өгч байгаа. За энэ гэрээг ямар зорилготой байгуулад байгаа юм бэ? Энэ одоо юу хийх гэж байгаа юм бэ энэ гэрээний? Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн наадам, Invest Mongolia цуурлаар хэмжээ. Оюу толгой олон улсын нэр хүндийг нэмэгдүүлнэ. Монгол улсыг дэлхийд дахинд арчлал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын шилдэг дурсгалыг хэрэгжүүлдэг талаар сурталчлана.
хэвлэлийн албаны дэмжлэг сэтгүүлчтэй харилцсан. Эрдэнэс оюутлогыг олон улсад сурталчилна. Маш ерөнхий нөхцөлтэй гэрээ гэж хэлэхэд хэцүү бичиг баримт үлдгэсэн байна. Яагаад гэрээ гэж хэлэхэд хэцүү бичиг баримт гэж хэлээд байгаа вэхээр хоёр талд харилцан зурлалцсан, санал солилцсон гэрээний нөхцлүүд тэр байтугай гарын үсэг. Гүйц захирлын гарын үсэг мөн үү гэдэг нь эргэлзээтэйгэд өртсөн байдлаар дүгнэж байгаа. Нийтдээ Атикус гэж саяны одоо 20 сая долларын зарцуулалтаас 2000 за би энэ огног дахиж төгсгөлд нь дахиад яа. Та бүхэн нэг сайн татаад аваа. 2021 оны 10 сарын 1-ээс 22 оны 10 сарын 31-ний хооронд Maurice Staffy гэж хүнтэй 715 мянган фунт стерлинг гэж байсан. Richard Bowley гэж зөвлөлтөд 429 мянган фунт стерлингийн гэрээс. Энэ огноог нь бол 21 оны 10 сараас 22 оны 10 сар жилийн хугацаатай гэрээ шүү. Өөрөөр хэлбэл 1.3 сая фунт стерлингийн гэрээ ихсэн. За тааш. Саяны ярьж байгаа Atticus гэж компанитай 22 оны 3 сарын 21-ээс 23 оны 10 сарын 1 хүртэлх хугацаанд 4 удаагийн гэрээгээр 1.1 сая 760 сая ам долларын гэрээ хийгдсэн. За энэ бол гэрээ нь байна. Atticus-тай хийгдсэн гэрээнүүд байна. За энэ гэрээн дээр анхаарал татж байгаа юм нь юу байна вэ гэхээр энэ 6 гэрээн хадуудын эрх үр үүргийн хувьд тэнцвэр байхгүй. Зөвлөхөд давуу эрх болсон. Гэрээгээр ямар ажил хийх гэж байгаа нь тодорхой биш. Гэрээний биелэлтийг яаж тооцох төвлөх нь тодорхойгүй. Ийм гэрээнүүдийг байгуулсан. За энэ бол Atticus компани 1.7 сая ам долларын гэрээний тайлан гэж Atticus компаниас нууцын тамхтайгаар ирүүлсэн тайлан нь байна. За энд гэрээний тайлангаас авч үзэхэд Монгол улсын эрх зүйн байдлыг золдуулсан төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдал сөргөөр нөлөөлөх үс эрсдэл бүхий гэрээнүүд болжээ гэж өрссөн байдлаар дүгнэлтэрсэн байна. 4 удаагийн тайланд Монгол хаан жүжигийг олон улсад сурталчилсан гэдэг тайлан ирүүлсэн энэ компани. Хэрв энэ компани энэ жүжигийн олон улс дахь сурталчилгааг энэ Atticus компани саяны хийсэн Эрдэнэс оюутлогоос санхүүжсэн мөнгөөр хийсэн болов ерөнхий сайд оюурд нь өөрийн эзэмшлийн хамаарал бүхий ашиг сонирхол нэгтэй компанид санхүүжүүлсэн ийм сонирхлын зөрчилд орно мөнгө төсвийн хөрөнгийг зориулсаар зарцуулсан үүлдэл үйл баримт нотлогдно гэсэн үг. Энэ тайлангаас авч үзэхэд ерөнхий сайдын гадаад айлчлалуудыг зохион байгуулсан гэдэг тайлан ирээд байгаа. Тэр байтугай Англи улсад бүртгэлтэй гэх хоёр хүний эзэмшилтэй гэх энэ компани Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын гадаад хэргийн сайд, Монгол улсын соёлын сайд энэ гадаад айлчлалыг зохион байгуулсан. Хэлэх үгийг нь бэлдсэн. Википедийг нь янзалж өгсөн гэдэг ийм тайлангууд ирсэн. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн гадаад айлчлал түүний хөтөлбөр ярианы сэдв улсын маш нууцын зэрэгэлд байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн гадаад айлчлалыг зөвхөн Монгол улсын гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Монгол улсын гадаад хэргийн яам ийм компанийг мэдэхгүй бөгөөд ийм компанитай хамтарч ажиллаж байгаагүй гэдгээ нотолж мэдгэл гаргасан. Энэ компанид анхан шатны баримтаар нотлогдохгүй юунд зарцуулагдах нь тодорхой бус өндөр хэмжээний дүнгийн авч үзэхэд саяны 1.7 сая ам долларын 765 мянган ам доллар нь халааснаас гарах зардал гэдэг ийм гэрээ байна. Гэрээний тогтмол төлөгдөх төлбөрийн бүцэд оруулж шилжүүлсэн. Нэг ажлын гүйцэтгэлд хоёр ижил гэрээг
шууд хамааралтай этгээдүүдтэй байгуулж давхар төлбөрийн үүргийг бий болгосон асуудал өрчсөн байдлаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл халахвч шинжтэй, мөнгө угаах шинжтэй хэлцлүүд, шилжүүлгүүд байсан гэж өрчсөн байдлаар дүгнэгдсэн. За энэ мөнгө шилжүүлгийн баримтууд нь Монгол улсын гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын гадаад сурчлагаа хамаардаг. Гадаад харилцааны яамнаас гадуур Монгол улсын аль нэг сайд гадаад улсын ямар нэг мэдэгдэхгүй компанитай Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон засгийн газар их хурлын гишүүдийн гадаад ажлыг зохион байгуулсан, арга хэмжээ оролцоо хийсэн, санхүүжилт өгсөн үйл баримтууд нь зөвхөн мөнгө угаах шинжтэй үйлдэл биш, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшиж бодшгүй үйлдэл гэж үзэж байгаа. Тийм ч учраас энэтэй холбоотой асуудал нь ганцхан албан тушаалын гэх хэрэгээр авилгатай тэмцэх байгууллагууд биш, мөрдөн шалах чиг үүрэг бүхий тусгай албадын хамтын ажиллагааны хүрээнд цаашид шалгадах асуудал үйл баримт байна гэж өртсөн байдлаар үзэж байна. За энд гарын шиг зурж байгаа Цэрэнбат чамаг дарж баталгаажуулсан их хүн байгаа эсэх. Энэ гэрээг байгуулахдаа ер нь зөвшөөрөл юмнууд байна уу гэдэг асуудал тодорхойгүй байна. За тааш. Таашаа. За би саяхан өнгөрсөн 7 оны 5 дахь өдөр номын сайдын нэг тогтоол гаргасан. За ийм Монгол улсын олон улс дахь сурчлагын мэдээллийн үндэсний хороо гэдэг Монгол улсын засгийн газраас байгуулаад энэ хорооны тогтоолоор хамаггүй төр жүжигийг олон улсад толгуулахад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ тогтоол зурсан арга хэмжээнд хэдэн төгрөгийг гаргасан бай гэдэг санхүүжилтийн араас хөөж үзэж байгаа. За энэ тогтоолын хэрэгжилтэн дээр үндэсний хорооны үйл ажиллагаанд зориулаад 2024 онд нийтдээ төсвийн гүйцэтгэл нь 6.2 тэрбум төгрөг ямарсан гарцсан байна. 2025 онд 201.3 сая төгрөг гарсан байна. Одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөг сая дурдсан энэ тогтоолын дагуу санхүүжигдсэн байна. Энэ санхүүжилтийг нэг үржлэн хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг өнөөдөр миний бие өгөх гэж байна. За одоо би түрүү ярьсан яагаад энэ асуудлыг одоо хууль зүйн дотоод хэргийн яамн дээр болон засгийн газрын хэрэглэх газар дээр байгаа нууцын таамагтай их олон бичиг баримтууд олдлоо гэж. Тийм учраас үргэлжлүүлж шалгах ёстой өргөн цар хүрээтэй асуудал болж хувирсан байна гэдгийг нотолж хэлсэн байна. За өчигдөр тушаал гаргаж ил болсон үйл баримтаар 2025 оны 5 сарын 22-ны засгийн газрын хуралдааны тэмдэглэлд энэ огноогийн 5 хувьсаар 24 оны 5 сарын 20 засгийн газрын хэлэх газрын дарга амар өсөлтөн дарга энэ асуудлыг хаалттай уралдаанд танилцуулсан. За энэ танилцуулга өгсөн тэмдэглэл байна. За таашаа. За энэ хурлын протокол байна. Өчигдөр ил болсон хурлын протокол. За энэ холбоотой асуудлыг хэрэглэхийн сайд танилцуулаад энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хууль зүйн дэд сайд Солонгоо хариулж байгаа. Тухайлбал амар өсөлтөн дарга асууж байна. Солонгоо сайдаа эн чинь одоо засгаар шууд ингэ шийдвэр гаргахад тагнуулын байгууллагаас тодорхойлт өгүүлэлт гарсан уу? Тагнуулын байгууллагаас 2 дүгүүлэлт гарсан. Бид нар бас гарсан дүгүүлтийг нь авахар өгсөн, өчигдөр баг гарчихсан гэж хэлж байсан. Ер нь бол тагнуулаас анх бичиг авч энэ гэрээг байгуулж байсан. Тэрнээс хойш гэрээг сунх асуудалд ямар нэг татгалзах зүйлгүй Монгол улсын эрх ашигт нийцж байна гэсэн бичгийг тагнуулын эрхийн газраас 2 удаа өгчихсөн байгаа.
За цааш. За тэгэхээр одоо яаж байгаа юм бэ? Танилцуулгаар олж байгаа шүү дээ. Тэмдэглэлээр өгөөд явж болох ажил юм уу? Тогтоол гаргахгүй. За энэ тийм хэлж байна. Шадар сайд амар сайхан хурал удирдах гэсэн. Энэ тэмдэглэлээр биш баг тогтоолоор явах зүйтэй байхаа. Тэгээд нарийн ширээ асуудлуудаа хоорондоо сайн ярьцгаа. Дараагийн хэрэглэхийн за. За энэ 6 сарын 5-ны засгийн газрын хулгайны тэмдэглэлийн төслийг сайд нарт хүргүүл саяны ярьж байгаа тэмдэглэлийн төслийг хэрэглэхийн сайд хүргүүлж ирсэн. За энэ санал авч ирсэн материалдаа ийм тэмдэглэлийн төслийг ирүүлж ирсэн. 2024 оны 6 сарын 5-ны өдөр би хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж ирсэн учраас би өөрөө энийг сайн мэдчихэж байгаа. Наад дээр амар байсалтын дараагаас нууцсан дардцтайгаар энэ хоёр хүнд мөнгө өгье гэдэг тэмдэглэлийн төсөл ирсэн. Санал авахар. Танилцуулга нь энэ. За энэ тэмдэглэл дотор харсан чинь энэ хоёр хүн ямар нөхцөлтэй, ямар үндслээр, ямар хугацаатай хэдэн төгрөгийг гэрээ байгуулах гэж байгаа юу гэдэг нь тоон дүн байгаагүй. Мөнгөн дүн байхгүйсэн. За дараагийн. За ингээ энэ 6 сарын 6-ны өдрийн мөн хаалттай уралдааны протокол байна. Мөн хаалттай урлаа. Энд хууль зүйн дотоод хэргийн сайд энэхээр оролцоо гэж байна. Энд би оролцож байсан. За таашаа. Би өөрийнхөө хэлжсэн үг зориуд байлж. За энд миний хэлжсэн үг. Энэ тэмдэглэлүүд ийм мөнгөн дүнгүй гарч болохгүй. Ялангуяа засгийн газраас Эрдэнэс Монгол төрийн өмчт компаниудыг санхүүжүүлэхийг даалгаж байгаа ийм тэмдэглэл тоон дүн байхгүй гарч болохгүй. Хэд хүртлээр цаашаа өсөхийг бүү мэд. Яг ийм мөнгөн дүнгүй тогтоолууд гардаг байсан учраас Хөгжлийн банктай холбоотой, нүүрстэй холбоотой засгийн газрын тогтоолууд дээр асуудал яригдсан юм аа. Энэ алдааг засгийн газар үргэлжлүүлээд яваад байж болохгүй. Энэ мөнгөнд байх ёстой. Мөнгөн дүн нь нууц биш гэж би ойлгож байгаа. Засгийн газрын гишүүдэд энэ нууц биш гэж ойлгож байгаа. Энэ мөнгөн дүнгээ хэл гэж шаардаад байгаа байхгүй. Хэдэн төгрөгөөр гэрээ ирэх гээд байгаа хэл. Засгийн газрын хууль дээр хэл гэж шаардаад байгаа. За энэ доктор ч гэсэн би хэвлэл мэдээллээр зарим савгийн тоймд ярьж ирсэн, зарим үг хэлсэн. Ороногийн гэрээгээр халахвчилж PR-ын 1 тэрбум төгрөг гаргасан. Хэвлэлийн гэрээс санхүүжүүлсэн дүн 750 сая төгрөг. Энийг би наран цог захиралд хэлжээж үлдэгдэл 350 сая төгрөгийн зогсоолгосон. Энэ бүхэн баригдчихсан байгаа. Сонгуул болох гэж бай. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал гээд энд маш олон сэтгүүлч нарын асуудал хөндөгдөх гээд байсан учраас зогсоогдсон. Ер нь ийм асуудал дээр Эрдэнэс Монгол компаниг улс төрчид төрөвч болгож ашигладаг болох хэрэгтэй. Жил болгон 750 сая төгрөгийн хэвлэлийн гэрээ хийдэг. Энийг өгтөө тэрийг хус, энийг хус гэж амаар хэлдэг. Тухай би засгийн газрын хаалттай оролдоон дээр хэлжсэн өөрийнхөө үгийг би энд гаргаж байна. За энд Солонгоо хууль зүйн дэд сайдын үгээс би зарим үгүүдийг гаргая. Арбитрийн маргаанд манай улсад зөвлөж байгаа хуулийн фирмийн зардлыг Монгол улсын засгийн газрын нөөц сангаас гаргадаг. Энэ холбогдох хуулийн тодорхой зохицуулалтаа учраас нөөцөөс зардал гарч байгаа. Бусад зөвлөх үйлчлэгийн зардлыг шаардлагатай тохиолдолд гаргахтай холбоотой асуудлыг Эрдэнэс оюутлогын компаниар шийдвэрлээд явж байгаа. Түрүүн дурдсан 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг засгийн газар хэрэглэх газрын дарга Монгол улсын сайд амар өсөлтөд ахалж байна. Бидний хувьд бол амар өсөлтөнд сайдад энэ асуудлыг танилцуулаад амар өсөлтөнд сайдаас ажлын хэсгийг ахлагчаад оруулж ирж байгаа. За одоо төлбөрийн дүн яригдчихэж байгаа. Та нар ихэнх энэ огноог хараарай. 24 оны 6 сарын 6 сонгуулийн үеэр
Төлбөрийн хувьд бол 13 сарын хугацаатай гэрээ байгуулж байгаа. 13 сарын хугацаатай гэрээ байгуулалтаа холбогдох тайлан сар бүр ирүүлнэ. Гэрээ сонгогдох нөхцөл гэрээнд байхгүй. Сар болгон 2 зөвлөхөд төлөх төлбөр нь сарын төлбөртэй байгаа. Нэг зөвлөх нь сарын 55,000 фунт, Марус Даффи 55,000 фунт, Ричард Боули сарын 40,000 фунт стерлингийн төлбөр авахар байгаа. Тэгэхээр нийтдээ 13 сараар үржүүлэхэд 1.2 сая фунт стерлингийн нийт зардалтай гэрээ байгуулах гэж байгаамаа гэж 2024 оны 6 сарын 6 засгийн газар танилцуулж байгаа. За одоо мөнгө шилжүүлсэн Эрдэнэ соёлоос мөнгө шилжүүлсэн зар юу? Өмнөх слайд руу гарах. Энэ өмнөх. Энэ өмнөх. Хаад. Шон. Шон. За энэ. Аним. За саяны ярьж байгаа 2024 оны 6 сарын 6-ны өдөр хоёр зөвлөхөд өгөхөөр засгийн газрын шийдвэр гарч байгаа энэ шийдвэрийн мөнгө 21 оны 10 сараас 22 оны 10 сард нэгэнт Эрдэнэс оюутлогоос гараад санхүүжигдсэн байсан мөнгийг засгийн газраар нөхөж шийдвэрийг гаргасан. 3 жилийн дараа. Өөрөөр хэлбэл энэ үйл баримт юуг нотолж байна вэ гэхээр Эрдэнэс оюутлогоос авсан 20 сая ам долларыг нэг Атикус гэж одоо номин сайдын нэг баахан танилцуулгатай нэг Атикус гэж нэг компани. За мөн зөвлөх үйлчлэгээ нэртэй энэ хоёр иргэнтэй байгуулсан 1.3 сая ам доллар. Тухайн үеийн засгийн газрын хуралдаанаар юм уу ямар нэгэн шийдвэргүйгээр гарч ирсэн байна. Яагаад 24 оны 6 сард энэ асуудлуудыг Монгол Улсын засгийн газраар яаран сандран сонгуул болж байхад нөхөж гаргасан бэ гэхээр хууль зөрчсөн асуудлууд нь сонгуулийн дараа ил болох болохгүй. Энэ араасаа асуудал үүсэхээ гэдэг агуулгаар нэгэнт 3 жилийн өмнө гарцсан байсан энэ их мөнгүүдийг гаргах шийдвэрийг 3 жилийн дараа Монгол Улсын засгийн газраар нөхөж тэмдэглэл гаргасан. Гэдэг нь энэ нотлох баримтуудаар нотлогдсон. Тийм ч учраас энэ 3 багц асуудлыг хууль хяналтын байгууллагад миний хувьд өнөөдөр шилжүүлж саяны нотлох баримтуудын хамт хүлээлгэж өгөх гэж байгаа та бүхэнд болгож байна.